За бүгдээрээ сайн уу? Ордоо бичлэгээ чадсангүй бүгднгээс нь уучлалт гуйж байна. Намайг дэмжиж миний бичлэгийг үздэг бүх хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр болохоор бүгдээрээ The Shining Shawshank-аас орхосноо нь Манан, It, 14 тэг 8, за тэгэл Gerald's Game гэх мэт маш олон зохиолуудыг бичсэн зохиолч Стивен Кингийн Misery гэх зохиол дээр үндэслэн хийгдсэн киноны төвчлийг ярилцсаах болно. Энэ хүн бол хайр дурлалын романс зохиолороо олон танигдсан нэгэн. Тэр одоо Silver Creek гэх тайван газар алдартай зохиолынхоо хамгийн сүүлийн хуудсыг бичээд дуусгаж байгаа нь энэ. Номын зохиолч маань олон жил бичсэн зохиолынхоо Misery гэх гол дүрийг хүүлээд зохиолоо дуусгаж байгаа бөгөөд түүний энэ шийдвэрийг уншигчид нь сэтгэл дундуур хүлээж авах бах таа гэж түүний менежер хэлэхэд зохиолч маань би дандаа энэ зохиолоо бичмээргүй байна. Одоо ингээд дуусгасан дээр гэж хэлээд зохиолын их хувь аавн Нью-Йорк хот руугаа буцахаар хотоос гаран явж байлаа. Гэтэл их хэмжээний сасан шуурга бол зохиолчийн машин халтран замын хажуугийн жалга руу унан осолдноо. Гэтэл азар нэг хүн түүнийг олон анхны цэцлэмж үзүүлж гэртээ авчиржээ. Тэр нүдэ нэгээд хартал Ааны гих хуучин сувлагч байсан эмэгтэй түүнийг авчирч гэртээ оруулсан байж. Ааны түүнд хоёр хөлн хугарсан гэдгийг хэлээд хөлөнд нь сойлт хийж тусал тариа залгаад өчин намдагч энэ төр өгөөд яалтчгүй л нэг сувлагч гэсэндээ их сайн тордон асарч байлаа. Мөн тэрээр зохиолчийн номер 1 шүтэн бишрэгч гэдгээ хэлээд түүний машинаас зохиолыг нь олсноо хэлээд сүүлийн зохиолынх нь их хувийг уншиж болох уу гэж асуудаг. Мэдээж өөрийнх нь намыг аварсан хүнд яаж өгөө гэж хэлэх вдэ гэд унш гээд өнгөрнөө. Гэтэл тэр удалгүй шүл барьж орж ирэхдээ зохиолдоо яагаад хараал оруулсан юм гэж ууралж байхдаа барьж байсан шүлөө манай зохиолчийн хүнжилээр асгаж өрхөн. Гэнэт ууралсандаа уучлалт гуугаад өрнөөс гараад явах үед манай зохиолч заад ба ямар шохон үнэтэй л таарч вдаа гэсэн царай гаргаад үлддэг. Энэ үед зохиолчийн менежер хотын цагдаатай холбогдсон манай зохиолч алга болчлоо гэдгээ хэлээд олж өгөхийг хүсдэг. Хотын цагдаа их нэртэйгээ хам зохиолчийн ярилд гарan түүний яг осолдсон газарт очиж шалгалт хийх хэдийч зохиолчийн машиныг шуургаар цас битүү бүрхсэн байсан учраас юу ч олж чадалгүй буцснаа. Ингээд нөгөө хүүхэн гаднаас зохиолчийн маань сүүл гаргасан номыг аваад ирлээ гэдгээ хэлээд уцсны шугам тасарсан гин. Хэвийн болохоор л таны талаар гэрийнхэнт чинь хэлье дээ гэж хэлдэг. Маргааш нь өглөөний цай бэлдэж өгөнгөө өөрийн тижээвэр гахаа Misery-г танилцуулнаа. Зохиолынх нь гол дүрээр гахаагаа нэлжжээ. Тэр хүүхэн тэгээд хувийн амьдралынхаа талаар ярих ба хэдэн жилийн өмнөөс нөхрөөсөө салаад их ганцаардаж байх үедээ зохиолчийн номнуудыг уншиж эхэлсэн. Энэ түүнийг ганцаардлаас нь төрж болтугай салгадаг ганц зүйл гэдгийг хэлдэг. Нэг өрөө зохиолч юм бодон унтаж чадахгүй хөрвөөж байх зуу нөгөө хүүхэн чи хар шөнөөр орж ирээд яг алах гэж байгаа юм шиг царай гаргаснаа. Чи зохиолдоо Misery-г өхүүлчлээ. Яаж чадж гинэ гэсээр бүр галзуу юм ярьж өрөлснөө. Яг модон сандлаар манай зохиолчийг зохих гэж байснаа болоод хан цогч өрхнөө. Тэгээд өрөөнөөс нь гарахтаа эргэж хараад хотын утасны шугам зүгээр байгаа. Би чиний тухай хүнд хэлмээргүй байсан юм. Янз бүрийн үйлдэлд гарах гад үзээрэй. Алж орхиё шүү. Гэд сүрдүүлээд байшингаасаа хот руу гарах хооронд нь манай зохиолч хөлн гимсэн ч гэсэн тэднийхээс зогтох гэж оролдоход даанч хаалгаа түгтсэн байлаа. Ингээд маргааш өглөө нь болж шалан дээр хөвтөж байгаа зохиолчийг орон дээр босгож хөвтүүлээд их л сайхан аш гаргаад цаанаа л нэг сэжигтэй. Хэлж дуусаагүй байтал нөгөө галзууч нь өрөөлөө махшааргч оруулж ирснээр зохиолчийн сүүлд битсэн их хувийг нь гаргаж тавиад дээрээс нь бензин хасгаад зохиолоо шатаа гэж хэлэхэд манай зохиолчийн өчнөө олон сарын хөдөлмөрийг үгүй гэснийг нь хараад ууралсан зохиолч маань үгүй гэж зөндөө эсэргүүцсэн боловч түүний биеийн дээгүүр нь бензин хасгаад бүр шатаах нэ. Энэ дарамтаас нь найсан зохиолч аргагүй өрхөн зохиолоо өөрийн гараар шатааж орхино. Энэ үед зохиолч алга болсон тухай сонин дээр гарсан байсан тул цагдаа нар бүр нэстэг тэргээр түүнийг хайж эхлэгч яг тэдний байшингийн дээгүүр нисэж өнгөрнө. Нэстэг тэрэг өнгөрөх чимээг сонсож буй зохиолч маань хөдөлж чадахгүй тул дэмийл яаж цухтах вэ гэдгээ бодон хэвтэнэ. Ингээд зохиолчийн хоолтой хамт өгж байгаа өвчин намдагчийг манай хүн уухгүй орныхоо матрасны доор хадгалж эхэлдэг. Нөгөө хүүхэн зохиолчийг нэг ширээний урд авчираад бичгийн машин гаргаж тавьснаа. Зохиолынхоо гол төр Misery-г амьдруулж байгаагаар шин зохиолоо бич гэж нэг сайхан ажиллаад шаардлагч гэх юм уу дарамтлагч гэх юм уу болноо. Энэ үед шалан дээр нь өсний авчаар байхыг хараад зохиолч энэ бичгийн цаас чинь болохгүй юм байна уу ингээд таасан дээр нь хор өсрээд байна. Чи өөр сайн цаас надад авчир гэж хэлэхэд галзуу хүүхэн уурлаад уурсан хөл рүү нь буудал цаасаараа нэг сайн зөгч аваад илүү сайн чанарын цаас авахар хот руу гараад явдаг. Энэ үеийг хүлээж байсан зохиолч газар байсан өсний хавчарыг аваад хаалхыг онгойлгох гэж зөндөө оролдсон ч гэсэн давхар цавчтай байсан тул яаж чадсангүй. Уцаар нь ярах гэсэн ч гэсэн хиймэл утас байлаа. Ингээд өрөөгөр нь явж байхдаа ширээнээс нэг пингвин унгаагаад буцаж тавихтаа буруу харуулад тавьчихдаг. Ингээд байшингийн дотор явж байхдаа баахан өвчин намдагч байхыг хараад хэд хэдийг өмдөндөө нуунаа. Бас манай зохиолчийн өөрийнх нь бүх номны цуглуулга байгаа ч харагдана. Тэрч бүр утгаараа галзуу фэн байх нэ. Байшингийн хойд хаалгыг оролцсон ч бас л нам төгжөөтэй байв. Энэ үед галзуу хүүхний машины чимээ гарахыг сонсоод арай гэж өрөөлөг орох гээд баахан хөлсөн цувсан зохиолч маань би халуураад байх шиг байна гэж худлаа хэлээд арай гэж түүнийг аргалдаг.
Оройн орондоо ороод нөгөө баахан өвчин амдагч юмнуудээ нэг цаасанд бүгдийг нь задлан хийж бэлтгэнэ. Цагдаагийн нислэг дээрийг түүний онхолцсон машиныг олчихсон баахан сэтгүүлч нар ирээд зохиолчийг машинаасаа шидэгдэн ойр хавцаа нас барсан байж магадгүй гэх мэдээ тархаж эхэллээ. Гэхдээ хотын цагдаа машины хаалхыг хүчээр онгойлгосон уул мөр олж хараад хэн нэгэн түүнийг аваад явсан байх гэсэн хардлага төрөн түүнийг хайх ажлаа улам эрчимжүүлэх шаардлагатайг ойлгоод зохиолчийн маань алдарт романс номыг нь уншаад ямар нэгэн сэжүүр олох гэж хичээж эхэлнэ. Ингээд маргааш өглөө болж зохиолыг нь бичихгүй бол угаасаа энэний гарт алуулах юм байна гэж мэдсэн зохиолч маань нөгөө галзуугийн хүснээр шин зохиолын эхний хэсгээ бичих үед галзууч уншснаа наад чи над таалагдахгүй байна гэд нүд мүднээ эргэлдүүлээд мэдрэл цангаа гаргаад эхэлнэ. Ингэх үедээ эвгүйтдэг гэдгийг мэдэх зохиолч маань дахин шинээр бичихдээ галзуу хүүхний яг хүсэж байгаагаар нь зохиолын гол дүр мисерийг дахин амжуулсан байдлаар бичин түүнд уншуултал энэ удаад үнэхээр гайхалтай болжээ гэж хэлээд бүр баярлаад байв. Үүнийг ашиглан зохиолч мисерийг эргэн ирснийхэн төлөө орой хоол хамт идэхгүй гэд орой хоол идгээр тохиролцлоо. Орой хоолн дээр мань галзууч нь даашин зэнтэр өмсцөн бас. Манай хүн түүнийг уулгах гээл дарс хийж өгсөөр л чи лав байвал аваад ирээч гэж хэлээд босх үед нь дарсанд нь нөгөө бэлдсэн өвчин амдаагчудаа хийж амжнаа. Ингээд виногоо тулгаад яг уух нь гэтэл бүр яг мэдсэн юм шиг салгалаад виногоо асгачнаа. Зохиолчийн маань бодсноор болсонгүй дээ хөрхий. Өдөр хоног сар ээлжлэн өнгөрсөөр манай зохиолч зохиолоо бичин галзуу хүүхэнд байнга шалгуулсаар зохиолоо дуусгах үед нөгөөч орж ирснээ зохиолч нь дуслаа. Гэхдээ ингээд чамааг алдмааргүй байна. Их зэрэгээр сонин юм яриад эхлэв. Мань зохиолч тайтгаруулах санаатай. Гэхдээ би явсан ч гэсэн чам дээр эргэж ирнэ. Гэхэд карманаасаа буу гаргаж ирж харуулад гар борон дундуур машиндаа суугаад хаанаг тийшээ яваад өгнө. Энэ боломжийг ашиглан галтгоо руу орж хутга аваад галзуу хүүхний том өрөөгөөр хэсүүжилж байгаа түүний өдрийн тэмдэг шиг зүйлийг нэ хартал баахан сонингийн хажилбарууд байна. Энд зохиолчийг хааж буй тухай хэсгүүд бас энэ галзуу хүүхний салсан нөхөр нь учир бүтүүлгээр нас барсан тухай. Бас ажиллаж байсан эмнэлэгт нь баах нэраа хүүхдүүд нас ороод энэ хүүхэн сэжигтэн болж исэн зэрэг аимшигтай хэсгүүд байдаг. Өрөөндөө ороод хутгаа хонжилдоо нуугаад хэрвээ ороод ирэх юм бол хутгалахаар бэлдэж байтал тэр орж ирсэнгүй. Ингээд хутгаа матрасныхаа доор хийгээд унттал шөнө дундуур нөгөө галзуучин түүнд нэг тариа тарихад би энэ удаашран сулдаж орхино. Хүчгүй болж унтаад өгсөн зохиолч өглөөс эртэл түүнийг ортоор хүлсэн байх ба. Нөгөө галзуу хүүхэн чинь орныхаа матрасны доор хийсэн хутга. Өмнө нь зүхтах гэж оролдохдоо ашигласан үсний хавчаар хоёрыг нь харуулснаа. Өмнө нь пингвинийг нь буруу тийшээ харуулсан байснаас л түүнийг зүхтах оролдлого хийсээр ирснийг мэдсэн гэдгээ хэлдэг. Эзнээсээ урвахаар яадгийг чамд харуул л да гэж хэлээд хөлн дунд нь мод тавьж байгаад мангар том алхаар шагаар нь хүчтэй зохиод шагааг нь мулталж орхино. Маргааш өдөр нь цагдаагийн хэлтсэн хажууд нөгөө галзуу хүн чинь машинтайгаа нэг хүнтэй замдаар хэрэлдээд орилж байгааг нь нөгөө цагдаа маань хараад гинтхэн түүнийг сэжиглэн хотын номын сангийн архиваас энэ хүүхний өмнө өгж байсан ярьцлагыг уншиж агаад тэр дунд зохиолчийн номон дээр гардаг өгүүлбэрүүд байгааг хараад саяны дэлгүүр рүү ороод худалдагчаас нь тэр хүүхний талаар асуунаа. Алгуулсан зохиолчийн бүх цоврал номнуудыг авч байсан бас сүүлийн үед бичгийн машин, цаас, хор гэж зүйлүүд авсан гэдгийг хэлдэг. Үүнийг сонссон цагдаа гол сэжигтэн энэ хүүхэн байна гэж шийдээд галзуу хүүхнийг дагаад гэрлүү нь очих үед хүн дагаад байгааг анзаарсан галзуу гэрлүүгөө ороод зохиолчийг нэгмаар тариад ухаан алдуулаад зориныхоо өрөөнд нууж орхино. Цагдаа гэрлүү нь ороод зохиолчийг хайж агаад яагаад ийм бичгийн машин, цаас зэргийг авсныг асуухад би их шашинлаг хүн л дээ. Тэгээд бурхан намайг тэр зохиолч шиг зохиол бичээсэй гэж хүсэж байгаа учраас би яг тэрнтэй адилхан зохиол бичгээр шийдсэн. Гэх зэрэгээр худлаа бурж өгнө. Цагдаа тэдний гэрийг нэгжээд сэжигтэй зүйл юу ч болоогүй болохоор яг гарах гэж байтал зойрон түжигнэг чимээгээр буцаж ороод нууц зойрыг нь олоод хартал зохиолч маань амь гуун орилж байлаа. Яг энэ үеэр цагдаагийн цээжин дундуур нэвт. Ингээд галзуу хүүхэн зойронд бууж ирээд одоо хоёулаач гэсэн бүх цаг нь ирсэн бололтой гэж хэлэхэд манай зохиолч гол дүр мисеригийн тухай зарим хэсгүүдийг зохиолдоо нэмэх хэрэгтэй байгаа. Үүнийг л биччихье. Тэгээд хоёулаа өгцгээе гэж аргалнаа. Галзуу хүүхэн тэгээд тэргийг нь авах гээд явах үед тэнд байсан бодог шингэлэгчийг кармалж амждаг. Ингээд зохиол дээрээ сууж байх үедээ тамхи, шүдэнц бас хундаг шампанск авч ирэхийг хүсдэг. Ингээд нөгөө галзуу чинь загсан юмнуудыг нь авчирхад дахиад нэг хундаг аваад ирээч гэд гарах үед нь нууж гарч ирсэн бодог шингэлэгчээ битсэн зохиол дээр асгаад яг эргээд ороод ирэх үед нь чүдэнзээ асан зохиолоо шатаж орхино. Нөгөө галзуучин бүр сандраад шатж байгаа зохиолыг нь унтраах гэх үед бичгийн машинаараа нэг сайн өвшиж орхихч юу гээл шууд ялагдах вдэ. Карманаасаа гар бууга гаргаж ирээд манай хүнийг буутсан ч гэсэн эцсийн хүчээрээ дайран зодтолдож арай гэж галзуу авгааг хүсээд байсан хөлрүүн тонилгож орхино.
Ингэж нэг муу галзуу авгаан гараас амьд мэнд гараад 18 сарын дараа манай хүн таягтаа алхдаг болсон байх өгөөд менежертэйгээ шинэ номныхоо талаар ярьж байх үеэр стил нөгөө нэг галзуу авгаан төрхийг харсаар байдаг. Even though I know she's dead. Гэтэ энэ нь бол галзуу авгаа биш л дээ, зүгээр л нэг зөөгч байсан ба манай хүн л хийм хараад байгаа. Тэгснээр тэр эмэгтэй ярьснаа би таны номер 1 фэн шүү гэдэг үгийг хэлээд кино маань дууснаа. Ер нь бол том жижиг гэлтгүү олон танигдсан хүмүүс өөрт нь хайртай шүтэн бишрэгчтэй байдаг ч гэсэн тэр олон мянган дунд иймэрхүү бүр юу ч ихээс буцахгүй галзуу фэнүүд их байдаг те. Бидний хамгийн сайн мэдгч жишээ бол одоо Beatles-ийн John Lennon өөрийнхөө галзуу фэндээ гарын үсгээ зурж өгч явахдаа буудулсан байдаг штэ те. Тэгэхээр бид нар альва зүйлийг одоо шүтэн бишрэх үедээ ер нь юмыг хэмжээнээс нь хэтрүүлэхгүйгээр л яваад авах хэрэгтэй гэдэг. Маш том сургамжтай кино юм шиг надад санагдсан. За дараагийн бичлэгээр тэгээд эргээ уулзцгаая да, баярлалаа.